анхааруулах. Энэ бүлэгт хүчирхийлэл болон зарим уншигчдад сэтгэл түгшээж болзошгүй харгас төслөлүүд агуулдана. Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ цаг хугацаанд гацсан Баатар гэх энэхүү вебтүүнийг ярьж өгөх болно. За ингээд цуврал руугаа орцгоё. Өглөө боллоо. Сэрээрээ. Миний гутал нэг зүйл байна да. Байлаар хорхоо байна. Хараал. Ямар их дуу чимээтэй юм бэ? Намайг Инкрид гэдэг. Асуудал тарж, албан тушаалаасаа буурсан, дүрм зөрчигч цэргүүдээс бүрдсэн салааг би удирддаг. Дэрат. Надад онцгой чадвар, гоцгой зүйл байхгүй. Гэхдээ энэ бол миний хувьд төгсгөл. Надад ямар нэг онцгой авьяас байгаагүй. Тэгэд би өөрийнхөө мөрөөдлийг боломжгүй, хүршгүй гэдгийг сайн мэддэг байсан. Гэхдээ би мөрөөцөөр л байсан. Бүх хүн намайг шоолж, хизээч бүтэхгүй гэж хэлсэн ч тооддоггүй байсан. Гэхдээ би гарандаа сэлэм атгсан байгаа цагт нэг өдөр би заавал жинхэнэ хүлэгт Баатар болно гэж итгэдэг байсан. Энэ бол хуучирч, урагдсан мөрөөдөл байсан ч би түүнээсээ чанга зуурч явсан. Өөрийгөө утга учиргүй өгөхлөөр өгөхийг мэдээгүй. Өглөө боллоо. Сэрээрээ. Энэ зүуд байв уу? Миний гутланд нэг зүйл байна да. Балиар хорхоо байна. Хоёр дахь удаа. Гурав дахь удаа. Дөрөв дэх. Өглөө боллоо. Сэрээрээ. Дайсны сэлэм миний хүзүүг нэвт зоох тэр мэдрэмж. Дэвсвэрлэшгүй өвдөлт хоолоогоор минь ориглон гарч буй цус. Би тэр өдрийг дахин туулж байна. Төгс хатгалт 17 дахь удаа. 17 дахь сэлэм намайг чиглэн ирж байна. Миний 17 дахь үхэл. Хэрээ би илүү хүчтэй, илүү чин сэтгэлээсээ сэлмээ савалсан бол, хэрвээ би илүү хичээсэн бол, тэгвэл би энд үхэхгүй байж болох байсан. Чи үнэхээр тэгж итгэж байна уу? Тэгвэл зовж, унаж, бууж өг. Чи тэр ханыг хизээч давахгүй гэдгээ ухаарч зүхрэлт автна. Чи энэ удаад цагтаа босчоо дэд ахлагчаа. Рэм, гутал дотор чинь шавж байна. Юу? Энэ хараал. Эдгээр хараал идсэн шавжнууд. Чи үүнийг хийсэн үү? Энд чинь онцгүй тоглоом байна. Битгий тэнэгт би зүгээр л мөлхөж орохыг нь харсан. Тэр шавж үхэж байгааг би 18 дахь удаагаа харлаа. Энэ өдөр дуусах хүртэл би энэ үхсэн шавжийг хэдэн удаа харж дуусгах бол. Би залуудаа сэлэм байрсан. Миний тосгоноор дайрч өнгөрсөн нэгэн ахмад хөлсний цэрэг надад сэлэмний урлаг зааж өгсөн. Гайхалтай байна Инкрид. Хэрв чи одооноос ийм чадвартай байж чадна гэвэл чи жинхэнэ Баатар болох боломжтой. Тэгээд би мөрөөдөж эхэлсэн. Би Баатар болох. Мянган дайсныг ганцаараа дийлж чадах дайчин. Тулааны урсгалыг ганцаараа өөрчилж чадах эр. Ялагдшгүй Баатар. Сүүлчийн Баатрын тухай дуулалд өгүүлсэн нь дайныг зогсоосон яалтын цагт алдаршуулна гэж байсан. Тэр дунд гардаг Баатар бол би гэж итгэж байлаа. Болоо. Би гэрээ орхино. Аянд гарч жинхэнэ Баатар болно. Чи нөгөө шинээр ирсэн хүн унахыг харсан уу?
Тэр өөрийгөө баатар болох мөрөөдөлтэй гэсэн. Гэтэл энгийн нохооноос зочиод зугцдаг хүнээр хөөсний цэрэг болгохыг хэн хүсэх юм бэ? Гэрээ орхиод би хөөсний цэргийн бүлэгт нэгдсэн. Удалгүй л би онцгой авьяасгүй гэдгээ ухаарсан. Гэвч ганцхан бүтлгүйтэл намайг бууж өгөхөд хүргсэнгүй. Хичээл зүтгэл хизээж ургахгүй гэж би итгэж байлаа. Хэрв надад авьяас дутвал би түүний оронд цаг хугацаа урсгасан хүчин чармайлтаараа давж гарч чадна гэж итгэсэн. Дуршлаг хуримтлуулсан. Би бэлдраараа хүчрхэг болж дэсвэр дэвчээртэй болсон. Эцэстээ бусад хүмүүс хүртэл намайг анзаарч эхэлсэн. Би улам хүчтэй болж байна. Би баатар болж чадна. Тэр дүрлцэн найдвар удахгүй нэц даруулсан. Бид дайрч өнгөрсөн нэгэн тосгоны хүү намайг тулаан дуудав. Аха, та сул дорой юм байна. Тэр ердөө 12 настай. Тэр дөнгөж 6 сарын өмнөөс ил барьж эхэлсэн байсан. Гэвч миний нүдний өмнө тэр илдийг төрхөөсөө авсан мэт уян налархаа эзэмшиж байлаа. Би 10 жилээс ч илүү хугацаанд гар минь цэврүү сорвоор дүүртэл бэлтгэл хийсэн. Гэвч миний ур чадвар ердөө хагас жил сургасан хүүгийн авьяасын өмнө бүдгэрч сүйдэрлсэн юм. Хичээл зүтгэл үнэхээр ямар ч үн цэнэгүй гэж үү? Надад үнэхээр ямар ч найдвар байхгүй гэж үү? Би жинхэнэ баатар болохыг маш их хүсдэг байсан. Бүгд над руу инээж шоолж байсан ч би уггүй хөдөлмөрлсөн. Бусдаас баг унтаж бэлтгэл хийсээр хизээч зогсолтгүйгээр бэлтгэл хийсэн. Хэрэг би жинхэнэ баатар болж чадахгүй юм бол ядаж нэг өдөр дор хаяж нэгэн дуршлагтай дайчин болно гэж итгэж байсан. Тэрнээс хойш 3 жил өнгөрчээ. Кипр хэсэг, 4-р рот, 4-р салаа, 4-р дасаг. Доо давхаргийнхныг цуглуулсан нэгэн дасгийн ахлагч болжээ. Энэ бүхэнд хүрсэн нь миний уйггүй бэлтгэлийн ач. Тийм ч нэр хүндтэй биш. Гэхдээ хааны айрамд байх нь хэсүүлч хөлсний цэрэг байснаас дээр байх гэж бодож байна. Хей, Саксон. Өглөөний үүргийг минь өнөөдөр чи гүйцэтгээд өгч болох уу? Чи надад нэг өртөө шүү ахлагчаа. Тэр новш чам руу ямар харц шидсэнийг харсан уу? Рэм. Чи бас надаар бохор ажилла хийлгэх гэж байна уу? Би аратны зүрхийг дахин сурмаар байна. Чи үүнийг өмнө нь оролдоод дараа нь шууд болсон биз дээ. Яагаад бодол чинь өөрчлөгдөв? Наврила ба Ацфены тулаан. Энэ тулаанд би анх удаа үхсэн. Мөн энэ л тулаанд би амьлаж дахин амьдарсан. Би үхэн тэгээд дахин сэргэн. Тэгээд Рэмээс аратны зүрхийг ахин сурдаг. Гэвч намайг хөнөөдөг тэр элдний үзүүрийг одоо ч хүртэл харж чадаагүй. Гэхдээ өнөөдөр тэр өдөр ирлээ. Энэ бол миний энэ тулааныг туулж буй 21 дахь удаа. Би аль хэдийн бүх үйл явцыг зээжилсэн. Ард талаас ирэх жаднаас бултна. Тэгээд араас ирэх өөр нэг дайралтыг хаана. Тэгээд өөр салааны вээл гэх хүн үхдэг. Үгүй ээ, тэр шууд үхэхгүй. Тэрнийг би аварсны дараа үргэлж үхдэг. Эхний даалгавар биелэв. Одоо үлдсэн нь үргэлж надтай тулгардаг тэр дайсан. Тэр миний хүзүүнд 20 удаа сэлмээ зоосон. Гэхдээ энэ удаад би амьд үлдэх болно. Чи хамгийн шийдвэрлэх мөчөд өргөлжнүүдээ андаг. Ахлагчаа харж байна уу? Байлдааны талбарт аниад байвал чи үхэн, чи зоригтой байх хэрэгтэй. Ямар ч нөхцөл тайван байдлаа алдах ёсгүй. Чи үхлийн тухай ойлголтгүй аратны шиг хүн болох ёстой. Тэр бол аратны зүрх юм.
аратан шиг үхлээс айхгүйгээр би үхлээс айж байна уу? Үгүй ээ. Үхэл намайг зөвхөн илүү хүчтэй болгодог. Би хийчихлээ. 21 удаагийн оролдлогын эцэст би эцэст нь бултсан. Чи энэ өдрийг дахин давтах хувь тавиланд хүлэгдсэн. Чи зовно, чи зөхрөн, бууж, сэлүүрт завинд суу. Чи суул доорой гэдгээ хүлээн зөвшөөрөөд мөнхийн амгаланд амар. Үгүй ээ. Энэ хизээч болохгүй. Чи сайн харж ав. Хөөх цагтаа боссон байх шүү ахлагчаа. Би доктортой урагшилж байна. Тэгээд би 22 дахь удаага дахин оролдоно. Гурван дахь өдөр. Одоо бүх зүйл тодхон харагдаж байна. Би түүнээс төрүүлж эргэх ёстой. Үгүй ээ. Тэр хитрхи хурдан. Нэг удаа хөлсний цэрэг байхад би мангасыг устгах захиалга хүлээж авсан. Заавал хийх ёстой ажил биш байсан. Замдаа таарсан жижиг тосгонд хүмүүс надаас тусламж хүссэн юм. Гэхдээ би тэдэнд тусалсан. Учир нь би баатар болохыг мөрөөддөг байв. Бид ядуу тосгоны хүмүүс. Бидэнд өгөх зүйл ганцхан энэ л байна. Энэ миний амь насыг эрсдэлд оруулахад хэтэрхий бага төлбөр. Энэ нь чиний хамгийн зоригтой хүслийг биелүүлнэ. Энэ юунаас болоод юм бол? Яг энэ зүйл намайг энэ өдөрт дахин амьилдаг болгоод байна гэж үү? Баатар болох зорилгод минь туслах гэж үү? Чи асар их зовж байгаа бололтой. Би чамд өршөөл үзүүлэх болно. Тэр бол аимшигтай. Аллагаас таашаал авдаг гаж цэрэг. Рэм, би чиний гуталд өт хийчихлээ. Хараал. Эн чинь бүр дэндүү юу? За уйлах хэрэггүй. Ирж за, надад араатны зүрхийг заа. Чи юу хийсэн бэ? Энд чамайг гинэт ийм зөрөгтэй болгочихов? Би бэлтгэл хийсэн. Гэхдээ энэ бол зүгээр дасгал хийснээр сурчих зүйл биш. Мөн чи манай овгийн нууц аргыг гаднаас сурсан байх боломжгүй дээ. Үнэндээ би үүнийг үхлээрээ сурсан. Ямар хамаа байна. Хүн энэ тэндээс юм сурч авдаг л юм. Эхлэе, бэлтгэлээ хий. Би араатны зүрхийг сурсан ч хэрвээ би буцаага цохилт өгөхгүй бол дахиад л үхнэ. За ахлагчаа, зүгээр л бултах чаддаг бүх зүйл чинь үү? Намайг ганцхан нэг сэлэмний урлагт сургасан. Вайлн хөлсний цэргийн арга. Вайлн нэртэй хөлсний цэрэг зохиосон эгэл бус тулааны хэлбэр. Зарим нь үүнийг хэлбэр арга гэж доромжлно. Инээдэн болгоно. Чи тэнцвэрээ алдсан байна. Гэхдээ надад энэ л хамгийн сайн арга. Гинэт би тэр өвчтэй цэргийг дуурайсан өөрийгөө олсон. Тэр түлхэлд намайг 10 хэдэн удаа алсан учраас би тэр хөдөлгөөнийг сайн санаж байсан биз. Хөөх, цус хаан байна. Тэр дүрэлт бол одоог хүртэл надад үзүүлсэн хамгийн сайн зүйл чинь байсан. Гэхдээ илүү дэсрэлцтэй. Яг л бүм тийм байх ёстой байсан юм. Мэдэж байна уу? Тийм ээ. Чиний гараас цус гарах ёстой. За харъя одоо. Ахлагчаа, чи өөртөө хит их эргэлзэж байна.
Хэрвээ энэ онохгүй бол яах вэ гэж чи бодож бай. Хэрвээ хамгаалчих юм бол яах вэ гэж айж бай. Харин чи ингэж бодох ёстой. Чи үүнийг бултаж чадахгүй. Чи одоо үхсэн. Тэгвэл чи сэлмээ алдахгүй. Тэр тайлбар муухай сонсогдож байсан ч би түүний илэрхийлсэн санааг ойлгосон. Түүний дүрэлт болон миний дүрэлтийн ялгаа нь миний итгэл үнэмшил бага байсан. Би чамд өршөөл үзүүлнэ. Амийг нь хороох бодолтойгоор урагшлах ёстой. Би чамд өршөөл үзүүлнэ. Нэг алхам урагшлана. Би чамд өршөөл үзүүлнэ. Шаардлагатай бол хагас алхамч байна. Би чамд өршөөл үзүүлнэ. 111 дахь өдөр. 123 дахь өдөр. Тэгээд 124 дахь өдөр. Чи уралцгаа юу? Чиний гар цус салдаж байна. Бас яагаад энийгэд байгаа юм бэ? Эцэст нь би тэр гаж цэргийн огцом дүрлтийг эзэмшлээ. Ингээд энэ цуврал маань дуснаа. За та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Хандлт их байвал цааш үргэлжлүүлэх болно. See ya.